Өнөөдрийн бичлэг бол өөрийгөө танилцуулах бичлэг байгаа. Намайг Учрал гэдэг. Тэгээд би 10 настай. Доороо 3 дүүтэй. Айлын том ихч байгаа. Тэгээд би одоо 5 дугаар анги. Тэгээд би өнөөдөр манай гэрт дуу чимээтэй хүмүүс үрж ирсэн байгаа болохоор жоохон дуу чимээтэй байгаа шүү. Тийм болохоор би балкон дээр ээж байгаа шүү. Хүмүүс айлгаарай. За тэгээд өнөөдрийн өөрийгөө танилцуулах бичлэг дээр бараг өөрийгөө танилцуулах байх шүү. Бараг юм яриад алах байх шүү. За манайх 9-р давхурд нүүж ирж байгаа. Тэгээд бас 10-р давхурынх шинээр хүн нүүрж ирж байгаа болохоор бас жоохон дуу чимээ гинт гарч ирж мэднэ. Тэгээд би жоохон сандраад байгаа болохоор ээлж муураад байгаа шүү. Тэгээд би тэнгууд жоохон дуу чимээ гарч мэдэн шүү. Яг би гэвэл манайд хүмүүс үрж ирсэн амар чанга орилолцоод байгаа. Яг би гэвэл манай баг хүн ингээд хурж ирдэггүй. Яг би тэгэхээр хүмүүс одоо амар их ажилтай болсон байгаа. Тэгээд тийм ээ. Тэгээд одоо дахиад нэг айл дахиад нэг араас нь дахиад нэг айл хурж ирж байгаа. Өнөөдөр яг өдөр вэ? Миний амар ээлж мөрж юм. Тэгээ дараагийн бичлэг жоохон урт байх. Тэгээ өнөөдөр 10 сарын за өөрөөлөө 10 сарын 5 одоо удахгүй Halloween баяр болно. Тэгээд би юм идэхгүй бичлэгээ хийж бодсон чи өлсөд байсан аа. Тэр мандрын үгүй. Найз идэ хаалаа идсэн. Тэгээд асуулмаа. Амар комментэр хийсэн ч гэсэн амар хэвчээ. Энэ дээр тагнаг амар хорсгож байна. Тэгээд манай дүү хаяа да бичлэгэнд орсон. Тэгээд дараагийн бичлэгүүдийг илүү хөгжилтэй нэ. Тэгээд би одоохон ямар subscribe байхгүй. Та нар subscribe дараад өгөөрэй. За тэгээд амар дуу чимээ байгаа. Меня жоохон муухай харагдаж мэднэ. За тэр зурхан батам. Тэгээд тамаар тэгээд энэ бичлэг богинохон болж мэднэ. Тэгээд дараагийн бичлэгээ урт болох их чинь. Гэтэ би өдөр болгон бичлэг хийж чадахгүй. Яг би сурагч. Одоогоор өдөр болгон бичлэг хийж чадахгүй. Halloween баяр. Би заа бичлэг нэ. Тэр байж байгаа. За болчих. Араа. Яг энэ мэндрийн яг дээр дараас кактус байгаа штэ. Тэрний үзэл ингээд дээр дараас хаад байгаа юм шиг. Амар мэдрэгч. Тагнаас самтагдаад байна. Манай энэ авчихсан хгүй энэ. Арай л амар хэсвэлээ. Юмгээ манай шөхөрээр нисдэг хүн. Тийм болохоор намайг шөхөрээр авч нисдэг. Дараагийн бичлэг илүү сонирхолтой болох гэж би хичнээн. Өнөөдрийн бичлэг тийм өөдгөртэй байлаа. Уучлаарай. Тэгээд бас богинохон бичлэг хийж аваад өстой уучлаарай. За тэгээд өөрийгөө танилцуулна гэж тийм лээ. Гүмдэ манайх бараг ганц хаалах одоо хийжүүл манайх тэгээ болцсон. Бараг таашаа дуусчлаа. Одоо ганц өөр юм хийх байгаа.
За тэгээд жоохон ингээд дэрэл дуурч магадгүй. Яг би гэвэл манай дээдлийн айл нэг юм зөвсөж байгаа болохоор дуулаад байгаа шүү хүмүүсээ. Тэгээд анх удаа би биш гэж байгаа болохоор ээрж муураад сандраад хэлээд байгаа. Нэг хэлсэн мэлгүй. Жоохон сандраад өгөө нэг тэнд оруулаад байгаа. Дараагийн бичлэг дээр илүү сонирхолтой, илүү сайн бичлэг хийхийг бийж байна. Гэхдээ энэ бичлэг арай тиймэрхүү болчихлоо. За. Энийг бүгдээ нэг идээд зэлье. Tapi tandas nih mana-mana Улаанбаатар хот вэ? Жох сэрнэ заад. Манай ингээ Улаанбаатар хот вэ? Тэгээд энэ манай Улаанбаатар хот вэ? Татай байгаа. Тэгээд бэжаасаа өчигдөр зөвшөөрөл аваад өглөөд хийсэн дээр байх гэж одоо бодоод одоо хийж байгаа. Тэгээд би одоо багш нарын баяр өнгөрсөн л дээ. Гэтэ би багштай юм өгсөн ч гэсэн дахиад багштай юм өгмөөрэй. Багштай юу өгвөл гоё вэ? Комментд саналаа бичиж өгөөрэй. Би багштай маргааш нэг өдрөөс явж бэлгээ авна. Та нар надад туслаарай. Тэгээд би баг намайг хүн үздэггүй. Тэм болохоор би илүү сонирхолтой бичлэг хийхийг хичээнэ. За. Энэ бичлэг ингээд дууслаа. Ийм удаагүй дуучлаарай. Богинохон бичлэг хийсэн. Дараагийн бичлэгээ илүү урт тэмүүдэд удаа хийхийг хичээнэ. За энэ үрээ хийм бичлэг дууслаа. Тэр баяртай. Хэлэг өгдөө болчмаар байна. За дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.